Orange Entertainment болон Вүүгийн хамтын бүтээл Монголын анхны түүхэн детектив Мөрч олон ангид киноны нээлт өчигдөр боллоо. Кинонд Монгол улс Манжчин гүрний дагаар улс байх үе болоод онц хэрцгий нууцлаг гэмтэргийн мөрдлөг бүхий үйл явдлууд өрнөдөг байна. 1911 он Манж төр ганхаж эхэлсэн тэр цагт Төв халахын нэгэн хошуу ноёны хотелд болсон онц хэрцгий нууцлаг гэмтэргийн мөрдлөгийн талаар кино өгүүлдэг байна. Бусад олон ангитай киног бодох юм бол төрөл жанрын хувьд, цаг хугацааны хувьд арай өөр өнгө аяс бас мэдрэгдэх болов уу гэж бодож байна. За миний тоглосон дүр бол Мөрч, өөрөөр хэлбэл одоогийн мөрдөгч, тэ цагдаагийн мөрдөн байцаагч гэсэн үг л дээ. Ер нь бол тийм хүн. Тэгээ миний яг тоглосон дүр ер нь бол нэшин зовлон үтсэн хэцүү дүр байсан. Тэгээд яг тоглож явах явцад ч гэсэн миний сэтгэл санаа ер нь бол дандаа юм дээшээ доошоо байдаг гэсэн нэг хэвэн байдгүй. Түүхэн кинонд тоглохын ач холбогдол гэх юм бол ер нь одоо жижигчэн хүн болгоны мөрөөдлөө гэдэг л да. Тэгээ энэ маань өөрөө гэмт хэргийн мөрдлөгтэй нөгөө детектив crime жанрын кино учраас одоо хүний одоо үзэгчдийн нөгөө сэтгэл зүй дээр тоглох нэгдүгээр шаардлага байдаг. Тэгээд энэ үүднээсээ хүнийг эргэлзүүлэх, тэнэгэлзүүлэх, сайн гэж бодож явсан нь муу болох байдаг юм уу? Муу гэж бодож явсан нь эргээд сайн болох байдаг юм уу? Энэ нэг алга өнцгийг л барьж хийхийг бодсон л доо найруулагчийн хувьд бол. Манай Orange Entertainment-ийн хувьд бол 2016 оноос хойш энэ контент үйлдвэрлэлийн чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ утгаараа бид нар телевизийн нэг ангит болон телевизийн олон ангит болон кинотеатрын нэг ангит гэдэг 50 гаруй уран бүтээл дээр ажилласан ба. Тэгээд бидний хувьд бол энэ төсөл маань одоо хамгийн анхны түүхэн гэдэг утгаараа илүү онцлогтой байгаа гэж харж байгаа. Киноны найруулагчаар Дэлгэр Баяр ажилласан бол гол дүрдө жүжигчин Ялалт Батминд инх заяа оюун нарын уран бүтээлчид тогложээ. Тус киноноос Монгол орны гайхамшигт байгаль жилийн дөрвөн улирлыг харжуулахаас гадна 1910 оны хүрээний амьдрал Орос хятад тосготыг төрслөн харуулжээ. За арын албанд нийт 200 гаруй уран бүтээлчид ажилласан бөгөөд зөвхөн зураачийн багт 20 гаруй уран бүтээлч хүчин зүтгэж 100 гаруй хоног тасралтгүй зураг авалт хийжээ. Тус уран бүтээлийг 3 дугаар сарын 13-наас үүгээс 3 дугаар сарын 23-наас эхлэн NTV телевизээр үзэгчдийн хүртэл болно.